Саг видео үзүүлж байна. Аль болох үнэтэйг нь сонгож авах хэрэгтэй 15 бүтээгдэхүүн. Бид бүгд л мөнгө хэмнэх дуртай. Үүнээс болж заримдаа үн хэмдэг нь бодолцож хэрглэж байсан хуучин эсвэл загвар нь хоцрогдсон зүйлс худалдан авах үеч бий. Гэхдээ зарим зүйлсийг худалдан авахдаа огтхонч гар дадах хэрэггүй гин шүү. Учир нь эдгээр бүтээгдэхүүнүүд өдөр тутмын амьдралын тань чухал хэрэгцээ болохоос гадна эрүүл мэнд, аюулгүй байдалд нь тусдаг бодож илүү үнэтэйг нь сонгож явахд буруудахгүй. Тэгвэл Business Insider сэтгүүл мэрэгжилтнүүдийн тусламжтайгаар хяналт хийх хэрэггүй өдөр тутмын хэрэглээний эд зүйлсийн жагсаалтыг гаргасныг та бүхэнд хүргэж байна. Мэдээж хүн бүрийн хэрэглээний төвшин өөр боловч доорх зүйлсийг боломжоор чанартайг нь сонгож аваарай. 1. Ариун цэврийн цаас. Хүмүүс ихэвчлэн мөнгө хэмнэх үүднээс хямдхан цаас сонгодог боловч арай үнэтэй цааснууд илүү удаан хэрэглэгдэж харин ч хэмнэлт хийх боломжтой байдаг аж. 2. Хогийн ууд. Хогийн ууд зэргийг худалдан авахдаа хэмнэлт хийх гэсний хэрэггүй. Илүү үнэтэй ууд илүү ихийг багтаах, мөн илүү даацтай байх болно. Хэдэн төгрөг хэмнэснийхээ төлөө ууд дүүрэн хогоон гаргаж хаях замд хогийн савнд хүрээгүй байхдаа задрахыг хэн ч хүсэхгүй шүү дээ. Энэ мэд асуудлаас хол байхыг хүсвэл дараагийн удаа бага зэрэг үнэтэй боловч чанартай хогийн ууд авч хэрэглээрэй. 3. Цэвэрлэгээний бодисууд. Цэвэрлэгээний бодис худалдан авахдаа хэмнэлт хийх талаар бүү бод. Ямдхан өрдөн муутай цэвэрлэгч ашиглаад бохирдсан аяга тавг цонхон зүлгэж цаг зав ирж хүчээ дэмий зүйлдүрэг ямар хэрэгтэй гэж. Үүнээс гадна тоос сорогч мөн адил удаан эдлэгээтэй чанартайг нь бодож үнэтэй брендийг сонгоорой. 4. Гал тогооны хэрэгслүүд. Хоол хийх бэлтгэх үйл явц нь амьдралд хамгийн гэгэнгийн хэрнээ аз жаргал авчирч байдаг. Тиймээс үн харгалзахгүй илүү чанартай тавилга хэрэгслийг сонгоорой. Сайн жанрын хутга үнэтэй боловч хямд төсөр хутгнаас 10 дахин удаан эдлэгээтэй шүү. 5. Хүүхдийн өрөө. Шинэ хүнийн өлгөдөн авах үед ч бас мөнгө хэмнэх хэрэггүй. Хүүхдийн эрүүл мэндэд зориулсан бүтээгдэхүүнүүд живэх гээд худалдан авах зүйлс маш их. Магадгүй энэ үед хямдхан хүүхдийн ор худалдан авах зэрэгээр багагүй мөнгө хэмнэх боломжтой мэт санагдаж мэдэгч хүүхдийн өрөөг төгжүүлэх үед хизээж хэмнэлт хийх хэрэггүй хэд хэдэн зүйлс бий. Юун түрүүнд хүүхдийнхэн аюулгүй байдлыг бодсон ч шинэ арай үнэтэй ор худалдан авбал хуучин чанаргүй тогтворгоор авснаас илүү найдвартай. Та шөндөө санаа амар унтах болно. Үгээр зогсохгүй дахин хүүхэдтэй болохоор төлөвлөж буй бол чанар сайтай бад бөгөр худалдан авсан дээр шүү дээ. 6. Эрүүл мэндийн зардал. Хэрэгтэй эмтэрхэн худалдан авах тогтмол эмчид үзүүлж байх эсвэл шүдний сойзон тогтмол сольж байх гээд баг зэрэг зардал гарсан ч үргэлж эрүүл мэндэд анхаарал тавих хэрэгтэй. Эрүүл мэндийн даатгалтай болох нь мөнгөнд зарцуулах бас нэгэн зөв арга бөгөөд эзэн нэгэн цагт өвдөх эсвэл бэрдэж гэмтэх үедээ санаа зовлтох болно. Ээж бүрэн даатгалтай болсноор өөрийгөө эрсдлээс бүрэн хамгаалж байна гэсэн үг. 7. Автомашины аюулгүй хэрэгслүүд болон даатгал. Машины аюулгүй хэрэгслүүд дээр хэмнэлт хийх талаар бодсны хэрэггүй. Жишээ нь үзэгдэх орчин хязгаарлагдсан үеийн мэдрэгч, шүргэхээс сэргийлэх дөрвөн тал мэдрэгч, ухрах камер, автомат торнос зэрэг нь үнэтэй тусах боловч дэрхрээр аж тустай байх болно. Эдгээр технологиуд замын ослоос сэргийлж амигтэн чаварч магадгүй. Хэрвээ үнэхээр осол гарлаа гэхэд машина даатгуулсан байх нь маш чухал. Машина даатгуулах нь хуулийн дагуу байгаа зогсохгүй осол гарсан үед засварын төлбөрөөс хөнгөлөх болно. 8. Байшингийн засвар болон даатгал. Гэртийн засвар хийхдээ гар татахгүй байх нь таныг сэтгэл санааны хувьд ч амар амгалан байхад тус болно. Богино хугацааны хямдхан шийдлээс илүүтэй засвар хийхдээ агиухан мөнгө зарцуулах нь сүүлд гарч болох эрсдлийг харьцангуй бууруулах болно. Сантехникийн ажил эсвэл дээврийн хэсгийн засвар зэрэгт мөн л хэмнэлт хийх гэсний хэрэггүй. Байшингийнхаа засварт хэмнэлт хийх гэж оролдох нь эрсдэл дагуулж байдаг. Ялангуяа загилгаан холболт дээр буруу холболт зэргээс үүдэн гал гарахаас сайтар сэргийлэх нь зүйтэй. Дараа нь илүү том асуудал үүсэх эрсдлийг тооцсон байшингаан даатгалд хамруулах нь зүйтэй юм. 9. Нарнаас хамгаалах бүтээгдэхүүн. Зарим хямд бүтээгдэхүүнүүд зуны халуун нарны туяанд огтхонч таны арьсыг хамгаалахгүй.
Тиймээс арай илүү мөнгө зарцуулан өөрийн арьсыг нарны хуц туянаас найдвартай хамгаалж чадах брэнд бүтээгдэхүүнүүдийг аваарай. 10. Будаг. Хямдхан будаг авах нь хэмнэлттэй сонголт мэт боловч дараа нь илүү их зардал гарах болно. Хямд үнэтэй будагнууд зүгээр л тогтоц муутай байдаг. Иймээс илүү үнэтэй будаг сонгосноор дахин будгийн ажил хийхээс зайлсхийх боломжтой гэсэн үг. 11. Гар утасны зэнэглэгч. Хүмүүс үргэлжил хямдхан зэнэглэгч авсан ч удалгүй эвдэрч гисэн байдаг. Гар утасны зэнэглэгч авахдаа тухайн утасны үйлдвэрлэгчийн оригинал зэнэглэгчийг авч явахыг мэргэжилтнүүд зөвлөж байна. Мөн зарим дөөр амил зэнэглэгч компьютерт холбох, бусад холбогчид залгахад тохирохгүй байх тохиолдолд би аж явсан зэнэгтэй байхыг хүсвэл оригинал зэнэглэгч сонгоорой. 12. Дижээвэр амьтдын хоол. Сардан эсвэл 7 хоногт нэг удаа л худалдан авч байдаг дижээвэр амьтдын хоолн дээр хэмнэлт хийхгүй байхыг Чикаго хотын малын эмч Амбер Славтер зөвлөж байна. Тэрээр хямдхан хоол өгснөөр таны дижээвэр амьтад ямар үр дагавар авч ирахыг тайлбарлажээ. Илүү үнэтэй хоол дижээлийг сонгосноор чихрийн шижин, бөөрийн эмгэг, шүдний асуудлууд зэрэгээс урьдчилан сэргийлж дараа нь мал эмнэлэг явах зардлан хэмнэх боломжтой. Дижээвэр амьтандаа сайн чанарын хоол авахын тулд найрлагыг нь анхаарах хэрэгтэй. Жагсаалтын эхний 3 дотор мах байвал сайн. Дөрвөл бүрийн химийн элемент, үр тарианы ургамал, эсвэл дайвар бүтээгдэхүүн агуулсан амьтны хоолноос дадгалзаарай. 13. Хамгаалалтын өмсгөл. Аюулгүй малгай өвдөгний хамгаалалт болон бусад хамгаалах хэрэгцэл авч өгөхдөн хүүхдийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд бодолцож явах ёстой. Тиймээс хүүхдийн гэмтлээ сэргийлэхийн тулд анхнаасаа чанар сайтай хамгаалалт аваарай. 14. Матрас. Дав тухтаа унтаж амрахад сайн чанарын матрас л чухал үүрэгтэй шүү. Сайн матрас дав тухтаа удаан эдлэгээтэй байдаг. Харин хямд матрас ийм байж чадахгүй. Хэмнэлт хийх гэж байгаад тухтаа амрах боломжгүй болохоос гадна нурууны өвчтөй болох эсвэл 1 жил юм уу түүнээс богино хугацаанд дахиад матрасан солих шаардлага гарч иж магадгүй. 15. Гутал. Мөн л матрасны адил үнэтэй чанар сайтай гутал авснараа амархан илэгддэг хямдхан гуталнаас илүү хэмнэлттэй байх болно. Үүнээс гадна хөл голгох, цэврүү үүсгэх, хал үзэх зэрэг асуудлууд үнэтэй гуталд бараг л байдаггүй. Гэвч энэ таныг заавал асар үнэтэй дизайнерын гутал аваа гэсэн үг биш бөгөөд судалгаа хийж санаа сэтгэлдлүүдийг уншиж боломжийн үнэтэй удаан өмсөх сайн гутал олж аваарай.